2022 онд аж ахуй нэгжүүд 15.6 их найт төгрөгийн татврын орлого төсөв төвлөрүүлсний 4.3 их найт буюу 28%-ийг товцсон аж ахуй нэгж бүрдүүлсэн. Тэдгээрийн нэгээр шалгарсан дотоодын 100% хөрөнгө оруулалттай Ариг банк нь 26 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Ариг банкны менежментийн шинжилгээ хийснээс хойш 2 жилийн хугацааг болоод таардаг өнгөрөөд энэ хугацаанд бол банкны өрсөлдөхүйс чадвар бол маш сайн сайжирсан. За банкны өрийн нийт активын салбартаа харьцуулах юм бол 23.5 дахин өрсөлдөлтийг бол хийсэн маш том амжилтыг бол үзүүлээд байгаа. За энэ хугацаанд банкны хөндлөгдсөн алдагдал буурч банкны ашиг болон өсөлтөөр хамгийн голлох үзүүлэлт болох өөрийн гэрчлэлээр даах чадвар бол маш сайн сайжирсан үзүүлэлтүүдийг бол бий болгоод байна. За бид худалдааны салбарт дижитал банк болох зорилгын хүрээнд за харилцагчтай хөрөх харилцагчийн салбарын тоог маш эрчимтэй нэмж за нөгөө талдаа бид харилцагчийн стандартыг бол сайжруулснаар за мөн яг харилцагч болгондоо тохирсон уламжлалт болон дижитал шийдвэр харилцагчтай санхүү үйлчлэгийг бол үзүүлээд байна. За энэ бүтээгдэхүүн шинэ бүтээгдэхүүн зах зээлд гарснаар бол энэ өсөлтөнд бол голлох нөлөө үзүүлсэн гэж бол үзэж байна. Ариг банк нь худалдааны салбарт түшиглсэн дижитал банк болохыг зорж банкны үйлчилгээг илүү хурдан хялбараар авах боломжийг нэмэгдүүлсээр байна. Тус банк нь аппликейшнээрээ дамжуулан онлайн цалингийн зээлийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Ариг банк иргэн аж ахуйн нэгж байгууллагын хэрэгтэй шаардлагад нийцүүлсэн бүтээгдэхүүний зах зээл нэвтрүүлгийг цаг амаг зорддог. Дижитал банк болох зорилгын хүрээнд танилцуулах шинэ бүтээгдэхүүн бол онлайн цалингийн зээл. Тайлж банкаар цалингаа авдаг байсан ч нийгмийн даатгалаад шимтгэлийг төлтгөл бол Ариг онлайн аппликейшны тусламжтайгаар өөрийн хэрэгтэй шаардлагандаа нийцсэн 40 сая төгрөгийг хүссэн газраас авах боломжтой. Бид харилцагчдаа хэрэгтэй шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг цаашид шинээр нэвтрүүлсээр байх болно.